You made the biggest mistake of your life. And what's that? Underestimating who I am. Hey юу яцхан Rusty Talks кино ревюгийн удаагийн дугаараар удаан хүлээсэн Alita Battle Angel киноны ревю тавранд хүрэх гэж байна. Юу байна? Тэг юу байна? Өмнөх ревю дээр байгаагүй те. Хоёр ревю дээр байсангүй шүү дээ. Хоёр ревю дээр байсангүй те. За тэгээд Alita нь ер нь бол нэлээд алдартай манга гэдэг Yukito Kishiro гэж хүний зохиосон бичсэн ерөнхийдөө манга гэдэг. Тэгээд яг OVA болгож ирсэн. 3 4 ангитай. Гэхдээ яг бүтэн анime бол болж байгаагүй. Тэгээд анх Guillermo del Toro бол найруулагч зохиолч Guillermo del Toro ерөнхийдөө кино болгох хүсэлтэй байсан. Тэгээд хэнийг James Cameron санал болгосон өөрөө одоо боломжгүй болоод. Тэгээд James Cameron бол эрхийг нь худалдаж аваад 2000 оны 6 сар гэхэд бол эрхийг нь аваад яг кино хийх одоо төлөвлөгөөд ажил эхэлжсэн гэх юм да. Тэгээ би бол анх 2008 онд сонссон. Аватарыг мэдчихсэн. Аватарыг би 7 молон гэхэд гаргаж ирсэн нэг. Гэтэ тэр үуч аватар гэдэг нэртэй байгаагүй. Жишээл өөр нэг сонин project Pandora гэдэг. Үгүй project 880 гэдэг нэртэй байсан байхгүй. Тэгээ тэр үед аватар гэж мэдгэж байгаагүй. Тэгээд тийм байж байгаад аватар зарлагдаад тэгээ Алитаг бол ямар ч байсан хийн гэж ярьж байсан. Тэгээд 2009 онд аватар гарч байхад кино зохиол нь дууссан. Одоо аватарын дараа хийгнэ. Тэгээд аватар гараад нэлээд амжилт олсон шүү дээ. Визуал нь нэлээд мундаг гэдгийг яригдсан тий. Тэгээд тэрний дараа бол яасан бэ гэхээр юг Алитаг бол яаж ч аватарын дараа хийх байсан. Ягаад тэгэхээр яг зураглалын хувьд технологийн хувьд бол Алитагийн аватар бол Алитагийн зүгээр бэлтгэлийн юу юм тренинг граунд дээр зүгээр ингээд бэлтгэл юм зүгээр хажууд нь энэ бол бүр амар одоо зураглаж шаардсан кино болно гэж ярьжсэн. Тэгээ ерөөсө тэрнээс хойш хөгжүүлэлт хийж ийн гэж явж явсараа сүултээ өөрөө нөгөө аватар 2 3 4 5 6 7 8 найруулсаар болоод тэгээд Роберт Родригес гэдэг найруулагчд бол өөрөө хариуцуулаад өгчихсөн. Өөрөө найруулаагүй. Зохиол дээр нь бол оролцсон продюсер хийсэн. Тэгээд ийм кино болсон байгаа. Алита дээр ярих юм нэлээ их байгаах гэж бодож байна. Эсвэл мэдгүй байх ч юм уу, хэн мэдгүй. Ямар ч яриад эхлэе те. Тэгээд Алитагийн ерөнхий сэтгэл ямар яг товч. Ерөнхий сэтгэл яг сэтгэл хүрээгүй. Ер нь бол надад бол жоохон дунд зэрэгээс арай жоон доогоор тийм хөл кино санагдсан. Гэхдээ яг хуу сайлхнууд бас байгаа. Ямагт тийм бас байдаг. Гэхдээ бүр тулцсан муу кино бол биш. Тийм сэтгэл төлөөл тавчсан даа. Надад бол би яг хүлээцэл юу лээсэн. Ер нь сэтгэл би бол айгу гайгүй өнгөрсөн. Таалагдаагүй эсвэл таалагдаагүй гэхээс илүү муу байгаа юмнууд шүү дээ. Тэднийг нь анханасаа би зүгээр нэг тийм сайн бол биш боддог байхгүй. Ер нь бол тэгэхээр би бол ерөнхийдөө гайгүй байгаа. Тэгээд ерөнхий би бол кино хүлээлт нь юу байсан бэ гэхээр зураглал байсан. Надад бол хамгийн гол юм тийм Алитагийн дүр. Тэгээд энэ гоё кастыг бас дайггүй ашигласаа гэж бодож байсан. Ер нь л дайггүй гоё каст. Тэгээд акшн сайтай. Тэгээд ер нь бол кино маань өөрөө зурагтай бол угаасаа ярих юм байхгүй. Тэгээд дууралт гоётой, акшн гоё. Алитагийн дүр үнэхээр гоё байсан. Тэгээд каст бол дайггүй. Яг хангалттай бол биш. Тэгээ тийм бус нь асуудалтай. Тэгээ тийм болчингууд надад бол ерөнхийдөө сэтгэлд ингээд окей өнгөрсөж байгаа байхгүй. За тэгээ таалагдсан. Окей кино. Тэгээ таалагдсан. Яг гоо зүгээр ганц юм 10 хэдэн жил хүлээсэн хүний хувьд бол жоохон disappointed байж болно. Миний хувьд л гэхдээ анхнаасаа л ерөөсөө зураг гэдэг утгаараа би хүлээсэн болохоор нэг амар гэлтэй ингээл 10 жил хүлээлээ. Миний 10 жилийн амьдралыг алга яжлаа гэдэг. Джеймс Кэмерон л ууртай захиа ичээд байгаа бол алга одоохондоо бол за таалагдсан гэлтгүй ерөөсөө энэ киноны хамгийн гол юм бол зураглал.
би бол зүгээр шууд уулын киноны ревюга төгсгөлд үзээрэй эсвэл бит үзээрэй гэдэг ч юм хэлдэг. Гэтэ одоо бол би зүгээр шууд хэлж байна. Max 3-ыг үзээрэй гэж хэлж байна. Эсвэл лазерээр. Тийм, ер нь том дэлгэцээр гоё дэлгэцтэй гоё дууралтай газар үзчихвэл зүгээр ах. Тэгээ сая бас нэг хүнтэй юмшиж хахад өргөө хоёрт үзсэн тэгээ дууралтанд таалагдаагүй гэдэг ч л байна л. Өргөө хоёрт үзсэн. Тэгэхээр чинь тэгээд угаасаа таалагдахгүй юм бас байж болох байх. Тэгээ ер нь бол зорж үзэхээр бол алитаг заавчгүй том дэлгэцэн дээр гоё дууралтай газар заавчгүй зэрэг. Нөө хэдүүл яриад байдаг шүү дээ. Ингээд нэг кино театрт нэгдүгürt үзэн шүү дээ. Тэнгүүтээ одоо ямар кино үзэх үү гэж одоо жоохон судлах жаажин зүгээр ингээд мэдчихээ гэдэг. Ямар киноор орж байгаа ямар хүлээлттэй байгаа. Тэрнтэй адилхан ямар дэлгэцээр үзэх үү гэдэг бас одоо чинь Ocean's 8 meet-ийг бол зүгээр өргөө хоёрт үзэхэд нэг тийм амар асуудал байхгүй. Зүгээр энгийн дэлгэцтэй. Тэнгүүд Алита шиг киног бол заавал хамгийн том дэлгэцээр хамгийн өндөр нэгтрэлтэй дэлгэцээр хамгийн сайн дууралтаар нь үдчихэд яг энэ киног мэдрэгчтэй хэмжээний одоо Fallout биш үү? Mission Impossible. Тэрийг жижиг ер нь баг ингээд ноутбук мөнгөөр үзэхэд бол гоё санагдах чгүй байж магадгүй байхгүй Fallout бол жишээ нь. Тэгэхэд тэр том дэлгэцээр үзвэл бол бүр тэр акшн хэсгүүдэнтэй. Тэр шиг Алита бол зураглалыг нь мэдрэхийн тулд акшныг нь мэдрэхийн тулд заавал том дэлгэцээр үзэх хэрэгтэй. Дууралт бол яалчгүй гоё байсан. Тэгээ дууралт бол тасах байсан. Нөгөө тэр жоохон нөгөө Dolby Atmos-ын төрчин жоохон баруун тал ч юм уу заримдаа зүүн талд ингээл дуурал яа. Алита тийм баг шиг байсан. Тэгээд миний анзаарснаар тэр зарим нэг том хэсгүүд тэр ингээл нөгөө одоо агаар дээр ингээл том юм байгаа. Тэгэл тэр дуурангууд ингээл сандалж чичиг. Дуурал бол үнэхээр гоё байсан. IMAX бол болж өгвөл тэгээд том дэлгэцээр тэгээд гоё дууралтай газар заавч үзэрэй. Тийм дууралт бол гоё байсан. Киноны хөгжим ер нь бол дайггүй байсан. Сэтгэл яг emotional хэсгүүд дээр айгу гоё орж ирж байсан. Ганц хоёр хэсгийг тооцох юм бол дайггүй. Тэгээд ганц сонирхолтой нэг хин хөгжмийн зохиолч нь Junkie XL гэдэг нөхөр байдаг. Remix айгу хийдэг гараад шүү дээ. Хүмүүс тэрүүгээр сайн мэдчихэж магадгүй. Batman vs Superman, Wonder Woman, Deadpool, Mad Max, Fury Road энэ кинонуудын score-ыг хийсэн. Би анхны нөхрийг нөгөө нэг A Little Less Conversation гэдэг дуу хэлсэн шүү дээ. Elvis Presley-ийн A Little Less Conversation. За. Тэр дууны ремиксийг хийснээр нь тухайн үед мэдчихсэн. Бүр 2000 оны их үе. Яг тэр Nike рекламн дээр тэрийг хийжсэн байна. Тэр үед нь би тэгээд олж мэдсэн. Тэгсэн чинь энэ нөхөр яг хөгжмөн зохиолч болол зохиолж ирсэн дайггүй. Тэгээд ертөнцийн нь бол айгуу гоё харагдчихсэн. Яг компьютер графикийн хувьд ч гэсэн тэгээд physical дээр нөгөө practical дураг авалттай эсгүүд ч гэсэн ерөнхийдөө ертөнцийг бол яаж гоё бүтээсэн байсан. Тэгээд сая дурдсан шиг тэгээд visual те одоо зураглал бол үнэхээр тасархай. Visual-ыг бол үнэхээр гоё байсан бэлээ. Тэгээд нөгөө нэг visual гэдэг дээр зөвхөн ертөнцөөс гадна тэр хүмүүсийн visual нөгөө нэг янз бүрийн одоо гар хөлнийх нь оронд юм робот юунуудтай те үнэхээр бод харагдчих. Тэр үгүй бүр үнэхээр жинхэнэ юм шиг харагдчихлаа. Яг бид нар компьютер мэдж байгаа тулдаа зүйл сонсож. Одоо нөгөө Planet of the Apes сурлыг яриад байдаг шүү дээ. Бид нар компьютер мэдээгүй бол харах жинхэнэ юм шиг үү дээ. Ялангуяа War Dawn хоёр те. Тэгээ тэр шиг энэ дээр бол үнэхээр жинхэнэ юм шиг байлаа. Яг гэхдээ зарим дүрийг шүү дээ. Яг тийм зарим. Тэр нөгөө нэг Grubishka тэгээд хин тэр гэдэг яг нэг бүтэн cyborg дүр дөө шүү дээ. Тэд нар бол арай яг нөгөө царай шууд тавьсан болохоор тэр нь жоох юугүй харагдаад. Тэрс яг зүгээр ингийн энэ тэндээ зүгээр төмөр робот юмтай хүмүүсийн дүр бол амар бод. Үнэхээр бодсон. Тэгээ Алитагийн дүр угаасаа хамгийн. За тэгээд мэдээж Алитагийн дүр бол бүр гайхамшигтай тий. Жүжигсэн надад амар таалагдсан. Амар гоё мундаг жүжигсэн байсан. Тэр Rosa Salazar амар хөөрхөн гоё жүжигсэн байсан. Тэгээд яг нэгдүгээр Rosa Salazar амар гоё байсан. Дээрээс нь visual бүр Алитагийн visual бүр үнэхээр тасархай. Би тэрийг угаасаа хамгийн их бүх мөнгөө зарцуулсан байх. Тэр Алитагийн visual. Тэгээ 200 сая долларынхаа бажетийн бараг 100-ийн одоо ганцхан Алита зарцуулсан. Бараг тэгсэн байж маа. Тэгээд нөтхүү бас за тэрийг дараа. Тэгээ ямар close up shot модон дээр нь ойроос осон зургал дээр ингээ харж байхад үс мүстэй ингээд арсны пигмент ч юм уу те эвгүй шүү дээ ингээд нэг бодит биш юм. Тэгээ тэрийг ингээд харж байхад бүр яг жинхэнэ юм шиг байсан. Би бүр ингээд бүр албаар ингээ өөртөө чи компьютер эффект гэдгийг нь итгүүлэх гээд ингээд амар их харсан л та. Тэгтээ бүр яалтчгүй жинхэнэ юм шиг хийсэн. Нүдүүд нь томорсон. Тэр нь бүр амар найчлаас баг. Бас яг чам шиг юм. Энэс тэ мундаг хийжтэй гэж аяа тэгээд вижюал дээр бол ялч байна. Тийм тэгээд акшн. Киноны акшн бол үнэхээр тасархай байсан. Акшн сайн ялж байсан. Тэгээ яаж яхаа нөгөө одоо вижюал сайн бохлоо ш тэр бүр акшнд үнэхээр гоё байсан. Тэгээ акшныг бол айгу тэгтээ акшн гоё харагдажсэн. Тэгтээ нэг тийм шинэлэг юм бол баа. Шинэлэг юм бол байхгүй. Тийм тэгтээ ер нь бол гоё үед бол гоё. Тийм яг харагдаад бол гоё амар boring ч юм уу тал биш. Гэхдээ нэг шинэлэг юм бол байхгүй. Жоохон шинэлэг байлгаж болохоор нөхцлөд уулан байсан баг. Гэхдээ тийм байгаагүй. Тэгээд бас нэг хоёулаа гайхажсэн юм. Энэ кино нэлээд dark байсан. Dark гэхээр арай өөр.
нэлийн хүнд гэх юм да. Акшн эсгүүд нэлийн хүнд. Тинчээ ингээд нэг одоо роботын бүр ингээд ханлуу цөм өшгөлөөд өөрийг ингээд цөм өшгөлөөд гэсэн чинь биеийн тасалж толгооноос тасраа уулж мөн. Тэг ингээд хананд ингээд тасарсан толгоо нь үлдэж мүлдээ те бүр амар хүнд. Тийм эсгүүд их тэгээд яг хуу цуссан нь болохоор яг ногоон ч юм уу цэвэр өнгөтэй байгаа юм л да. Гэхдээ уйсаа цус юм чинь цуслаа шүү дээ. Тэр жоохон хүнд хэсгүүд бол ер нь кинонд дурш тэр даяар. Эхнээс ахуулаад ер нь акшн хэсгүүд дээр ялангуяа. Тийм эхнээс ахуулаад төгсөл хүртэл ер нь бол нэлийн хүнд акшн. Нэлийн хүнд акшн байлаа. Яг ийм яг зүгээр энэ киноноос тооцоолоогүй байсан юм юм да. Өстөө тооцоолоогүй. Би кинонд дараа гарч ирж байсан ямар гэж тэгэж бодсон. Тийм нэлийн хүнд. Гэхдээ тэр нь бол нэг асуудал бол байгаагүй санагдсан надад. Асуудал биш гэхдээ. За тэгээс суул юм руу ороход бол тэрнтэй шууд ингээ харьцуулаад өргөжлүүлээд суул юм руу ороход бол асуудалтай юмнууд юу байсан бэ гэхээр акшн дээр шууд ингээд мань хүний акшн дээр ярихад алита дэндүү powerful байсан. Энэ дээр бол нэг удаа нэг ялагдангаа алдчихсан аа тэгээд сүултээ бүр тэгээ авчдаг. Тэгээд ер нь бол алитан дээр нэг ч ялагдаагүй. Physically тулааны хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн тэгээ сэтгэл хөдлөлийн хувьд ч гэсэн ерөөсөө ялагдаагүй, зовлон туулаагүй. Ерөөсөө ялсаар угаад, дийлсээр угаад бодоолгосоор гоод дууссан. Тэр бол жоохон сул тал. Жоохон ч гэлтгүүр сул тал. Яг тэгэхээр гол дүр ямар нэг асуудлыг давж гарах хэрэгтэй тэхийн тулд унжиж тэрнээс олон юм ухаарчиж давж гарч тэ дээрээс нь туслах дөрөв тэрэн дээр нөлөөлж тэ нэмэр болж ээж ингэж босч ирэх хэрэгтэй. Ер нь бол тэр байх хэрэгтэй зүйл шүү дээ. Энгийн асуудал. Тийм тэгээд яг одоо энэ дээрээс тулгуурлаад тэгээд бас нэг муудал гэх юм бол туслах дөрөв. Байж байгаа. Би тийш орох болоогүй. Арга болоогүй. Тийм. Алита нэгдүгээр дэндүү powerful. Алитагийн би нэмж юу ярих гэдэг нь гэхээр ийм юм байна. Эхлээд амар innocent амар тийм гимгүү хөөрхөн охин байгаа шүү дээ. Ингээд учраа мэдгүй, түүхээ мэдгүй. За тэгээд жоохон санаж эхэлж байгаа. Гэхдээ жоохон санаж эхэлж байгаа нь өөрийнхөө сэтгэл зүйд нөлөөлж байгаа үг нь бол тодорхойгүй кинон дэр. Тэгээд би юу хэлэх гээд нэхэр сүүлдээ тэр акшн эсгүүд дээр бүр ингээд бүр алуурчин маяг байдэн шүү дээ. Бүр амар хүнд байдэн шүү дээ. Гэхдээ тэрэндээ ерөөсөө ингээд өөрийгөө гайхаж байгаа ч юм уу, тэрэндээ харамсаж байгаа эсвэл тэг ингээд тэрийг хүлээн зөвшөөрж байгаа юм ерөөсөө байгаагүй. Босоод амар хөөрхөн том нүдтэй амар хөөрхөн юм. Акшн болгоход бүр ингээ алж хадаад тэгснэ ингээ зүг болчихсон. Ингээ тэрийг хинч дурдахгүй байгаа байхгүй. Туслах дөрүүд нь ч дурдаагүй ямар амар юм бэ гэдэг ч. Тэгээ дурж байгаа ч юм байхгүй. Өөрөө ч тэрийгээ тэг ингээ тэр ч одоо тийм амар хөөрхөн innocent охин ч одоо тэгэж амар утга учиргүй толгой гар тастаад байхаар ч өөртөө ямар харин тий өөртөө бол гайхан тий. Эсвэл тийм байхгүй. Нэг бол бүр full berserk mode руугаа ороод бүр ингээ soldier болж байгаа юм хөөгүй. Тэг ингээ зүгээр ингийн хөрхөх хөрөө байгаа. Тэр бол надад амар character flaw санагдсан. Дүрийн юм асуулт юм алдаа санагдсан. Тэрэн дээр тодорхой хэмжээгээр ухаарад тэрэн дээр ингээ диалог байх хэрэгтэй санагдсан. Эсвэл Idot одоо Christopher Waltz-ийн дүр шүү дээ. Idot-о тэрийг ярьдаг ч юм уу те. Би ингээ энэндээ тухгүй байна гэдэг ч юм хэцүү байна гэдэг ч юм уу те. Тэр бол бүр дуртай бүр тэр Hunter Warrior-ийн лиценз авч маа сүлдээ бүр тэгээ мангар дуртай бүр сүлдээ тэгээд тэр бол надад амар том флоо санагдсан. Яг хөө Канадын дээр яг хөө тэрийг бас яг хөө одоо ярьсан гэх юм уу да. Идо нэг бас дурдж байгаа нөгөө биеийн солихгүй гэдэг хэсэг байна. Тий, тэгэхээр тэр солихгүй гэдэг шалтгаан нь attack point тэр киноны тэр үед нь алидийн сонирм биш болсон байсан. Яг тэгэхээр угаасаа алидад энэ чи хичнээн хүн алаад хичнээн хүн бодоо олгоод нүүрэн дээр нь бөө акшн болоод ингэсэн. Тийм байхад тэр биеийн сольсон солиогүй угаасаа байна. Тэгээ кино хэрвээ энэ кино тоглоом байсан бол илүү гоё байх. Бас Aquaman шиг. Тий. Яг Aquaman шиг. Тэгээ энэ world-д тэр нэг power upgrade хийгээл DSX шиг те. Тэр шиг бол тэгвэл гоё. Тэгэл амар гоё ингээд том юмнууд discovery хийгээл те boss. Тий open world те бас open world энэ world-д энэ ертөнцийг нээлтийг хийгээл те power-уудаа сайжруулаад шин дөрөвтэй тавьцаа. Тэгэл lead-оор очиж power-аа сайжруулах те. Тий нэг тиймэрхүү гоё юмнууд тэгэл тэр Grubishka энэ ингээд байн гарч ирдэг том boss те. Тэгээ тэр нь яг нэг ялагдангууд бас upgrade хийж гарч ирээ те. Яг ер нь тоглоом болсон бол амар гоё. Тийм. Тэгээд жишээ ярьжсэн юунууд туслах дөрөв. Тий, энэ дээр бол яалчгүй тэгээд маш мундаг жүжигчд байсан. Тэгээд жүжигчтэй нэг үнэхээр яг эхлэж ярьжсэн баг тийм. Амар дутаа ашигласан. Тэгээд мундаг жүжигчд бол нэг тэгж яг каноны ингээд зохиолд бол нэг тэгж бүр амар том одоо юу үзүүлэхээр бол байгаагүй. Одоо impact одоо нөлөө үзүүлэхээр бол юм бол байгаагүй санагдсан. Тэгээд тэр Jennifer Connelly-гийн дүр бол бүр амар сонирхолтой
байсыг л гинт гарч ирдэг. Тэгэл яг тэр хүн бас яг юуг туулаад байгаа. Тэгээ яг ганц хоёр нэг бэкграунд юм өгчл байгаа. Гэхдээ надад бол үнэхээр Jennifer Connelly дүрийг бол маш бага ашигласан. Ер нь бол тэгээд жоохон гинт орж ирэл нэг гинт алуу болдог нэг тийм дүр байхлаа. Тэгээд за гэл. Тийм. Бас дээрс нь Mahershala Ali. За туслах дөрүүд дээр бол за Christopher Waltz, Mahershala Ali, Jennifer Connelly, Ed Skrein, Jackie Earle Haley, бүр ингээд Lana Condor, Michelle Rodriguez амар том касттай. Дандаа сайн гэж Jai Courtney хүртэл нэг амар инээтэй гарч ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ ерөнхийдөө айгуу сайн каст яг жүжигчдийн хувьд бол мундаг жүжигчд ихэнх нэг жүжигчний нөхөр гэж тооцвол. Тэгээд ерөнхийдөө бүгдээрингийн надад хангалтгүй ашигласан санагдсан. Нэгдүгээрт хангалтгүй ашигласан. Хоёрдугаарт за Christopher Waltz-ыг бол гарахын үед хангалттай гарсан. Дөрөв нь хангалттай суурийг тавигдсан. Гэхдээ зүгээр яагаад чин Christopher Waltz-ын дүр яг нэг тийм хангалттай юм хийхгүй юм шиг санагдсан надад бол. Яг нэг уулан гараад байдаг, холбоос нь мэдээд байдаг. Гэхдээ ингээд тийм нөлөө болж өгч сэтгэлдөө. Тийм. Надад бол харин яг тгий санагдсан. Тэгээд Mahershala Ali, Jennifer Connelly-гийн хоёр дүр уулын эсрэг дүр юм шиг үгүй юм шиг те. Ялангуяа Jennifer Connelly-гийн дүр хоёулын хангалтгүй ашигласан. Ерөөсө хэрэг байгаагүй. Victor гэдэг дүр байгаа Mahershala Ali-гийн тэр дүр бол ерөөсө зүгээр тэр сүүлд гарч байгаа том эсрэг дүрийн зүгээр л одоо 2 дугаар анги дээр гарах те. Эсвэл 3 ч юм уу. Анги дээр гарах зүгээр нэг том эсрэг дүрийнхэн зүгээр юм puppet. Тийм. Тэр бол айгүй ядаргаатай. Тэгэд анхандаа за сүулт нь puppet байсан байж таардаг ч юм уу. Тэгсэн бол хариу. Тэгвэл киноны дүр угаасаа puppet нь тодорхой гол Mahershala Ali-гийн дүр ямар ч даацгүй бол. Даацгүй харин ямар ч даацгүй. Ямар ч хийж байгаа үйлдэл нь өөрийнх нь биш. Тэр нэг 2 дугаар анги дээр гаргаад байгаа эсрэг дүрийнх гэдэг нь ойлгомжтой болчихгоо. Энэ кинон дээр Mahershala Ali-гийн дүр ямар ч тодорхой ингээд хэрэг байхгүй болгоч. Тийм. Ингээд тэгээд ер нь бол тийм байх шаардлага байна. Бүр тэрнийхэн баруун гарч юм шиг эмхтэн Jennifer Connelly. Тэгвэл бүр үрдэмгүй. Тэгээ уул нь яг Christopher Waltz-ийн дүртэй холбоотой байгаа жоохон background явж байгаа чиний юм шиг. Гэхдээ тэр нь хангалтгүй. Тэгээд Ed Skrein-ийн дүр уул нь cool тий. Robot гэдэг cyborg гэдэг яг cool тэр нэг сэлэн бэлэм тий. Valerian Steel тий. Valerian Steel I guess. Тэгээд ер нь бол тийм Mars-ийн нэг чи ерөөсө joke-ыг ойлгосон whatever. Тэгээд үдчихэж байгаа хүмүүс энийг өнгөрөөр. Тэгээд юм болохоор Ed Skrein амар тийм юу дөрвсөн. Амар comical амар тийм нэг 80-аад оны акшн киноны эсрэг дүр. Юм болохоор худлаа инээж мэнийгээл амар нэг epic юм яриа л те ингээд уул нь амар алуурчин гараа байхгүй те. Ерөөсөө ингээд алуурчин биш л те хантар уу. Гэтэ ингээд тийм асуулт зүгээр асуудалгүй алчгаар гар тэг ингээл амар epic монолог хийгээл амар epic юм яриад тэр нөгөө нэг маа тэр нэг хьюг алах гэжсэн чинь яг Алита ирж таардсан штэ тэр бүр ингээд арай дэндүү улаан цайн тодорхой бүр нэг тийм нөгөө нэг Монголын юуны дууны шоу моон дэр нөгөө нэг би амар хэцүү амьдралтэйгээ дуулж байгаа тодорхой болчихсон штэ яа. Тэг нэг гэрэл төссөн аав ээж нь байхгүй тэгээд уйлжингууд өөстө өрөвдөө тэгээ бүгд лайк өгч штэ. Тэр шиг ингээд тодорхой болж байгаа хэрэг. Яг тийм биш гэж юу бас байсаа ялчгүй. Дэндүү тодорхой тийм. Тэгээ энэ дөрөв бол жүжигчнийг амар хайр ашигласан санагдсан. Манай Dario шүү дээ. Эхний Dario. Тэгээд бусад каст бол ихэнхдээ компьютер эффект дүр ч юм уу, бүр motion capture дүрүүдээс учраас нэг онцгой нөлөөлөг байх гэж бодож байна. Тэр дундаа за нэг дүрийг бол хоёул албаар ярихгүй яваад байгаа Hugo гэдэг дүр. Keon Johnson гэдэг нэртэй жүжигчин Wikipedia page байхгүй юм байлаа. Тэгээд би зүгээр гайхаад яагаад ийм сонин нөхөр тоглуулсан юм бол гэдэг ийм чухал дүр. Амар чухал дүр байгаа шүү дээ. Арь тий одоо тэр дүр жигнэсээ Алитагийн сэтгэл зүйд амар нөлөөлж байгаа. Хамгийн их нөлөөлж байгаа тий тэр одоо Алита гэдэг хүнийг одоо яг өөргөн Алита болгож байгаа дүр гэх юм уу та. Тий. Одоо зөвхөн нөлөөлж байгаа. Тий нөлөөлж байгаа. Тий зөвхөн одоо хүн алдаг те тийм машин бол биш те зүрх сэтгэлтэй те хайрлалт дууралтай тэрийг нь гаргаж байгаа яг сэтгэлийг нь одоо хөдлөж байгаа тийм гол дүр нь гэхдээ яагаад төвчөжсөн сонгосныг үнэхээр мэдэхгүй. Нэгдүгürt дүр нь өөрөө хангалттай сайн байгаа. Жүжигчнээс гадна дүрийн writing хангалттай сайн угаасаа байгаагүй айгу асуудалтай байсан. Тэрнээс гадна энэ жүжигчний царай бүр ингээ битүү эрдэн шиш. Эрдэн шиш гэдэг яагаад эрдэн шиш гэдэг corny гэдэг үг үү? Тэр монголоор орчуулж мэдгүй угсаа баг байхгүй монголоор. Бүр corny as fuck. Бүр corny as fuck. Тэгтээ зүгээр царай нөөрд юм байхгүй жүжигч нь өөрөө. Тий харин тий. Тэгээд энэний оронд зүгээр хойл ярьж тээ Dylan O'Brien ч юм уу тий. Тийм царайлаг гэж хэлж болохоор
За тэгээд тэр дөрвийн оронд бол жишээ нь хоёулаа ярьжсэнтэй үзээ гарч ирчээд хин Dylan O'Brien ч юм уу ядаж те тогсон бол нэг тийм царайлагч нэгдүгээр хэлж болохоор хоёрдугаар бас нэг ийм жоохон байраас те ингээд дээрэс нь алитад ингээ хөөрхөн ийм emotional support болохоор те тэгсэн мөртлөө цаагаараа асуудалтай үйл хийж байж нэг тэгж итгэж болохоор жүжигчин тогсон бол арай өөр баг. Заавал мундаг амар жүжигчин байдаг шаардлагагүй. Тэгэхгүй бол хин энэ Kian Johnson гэдэг нөхөр бол үнэхээр хэцүү харагдчихлаа. Хэцүү харагдчихлаа. Мэдхгүй тэр хүн ямар ч кино тохирох царайтай мэдхгүй. Тэгээд жүжигчлэлтэн ч бас тийм сайн бол биш. Ер нь бол тийм кино дурч яг жүжигчлэлтийн талаар ярих юм бол дайжгүй. Бүх жүжигчтэй яг ер нь дайжгүй. Гэтэ яг гол дүрийн тэр одоо залуу эрэгтэй дүрийн хинглээ нэр нь Hugo биш биш. Kian Johnson. Тэгээд Kian Johnson гэдэг тэр жүжигчин бол үнэхээр таалагдаагүй. Жүжигчлэлт маш муу байсан. Тэгээд сая тэр эрдэнэ шиш гэдэг corny as fuck, cringy as fuck. Бүр тэр cringy ярих юм бол амар их cringy хэсгүүдтэй. Тэгээд тэр гэхдээ яг надад тэгж бодогдсон яг тухайн үед амар дээр үед бичсэн. Тэгээд зохиол аль дээр бичсэн. Тэгээд тэрүүгээр хийцээ болоо. Одоо үед ингэж яг харахад тэгж таалагдахгүй байгаа юм болов даа л гэсэн. Яг зохиол дээр үед ч бас бичээгүй л дээ сүүл нэлээд дахиж бичиж хийсэн. Гэхдээ зүгээр яг ерөнхий idea нь мэдээж дээр байх шүү дээ хуучных. Тэгэнгүүт тэнчэнээсээ бас тэгэж амар өөрчлөхгүй үгүй юу гэдгээ дээр бол нэлээд ярилцсан л гэжсэн л да. Юу гэхээр одоо чинь Gang Mug гэдэг одоо энэ оригинал зохиол нь те энэ зохиол дээр нь юу болж байгаа бас нэг одоо энэ канон дээр нь амар Tommy Sud-ийн нэг motorball гэдэг спорт байгаа те нөгөө гладиатор маяг алалцдаг тэгээ нэг бөмбөг хөөдөг энэ болохоор эн чинь анх 90 онд бичгээд яг ийм ирээдүйн world гэж тэр төсөөлжтэй 2500-аад он гэж төсөөлж бичигдсэн юм зохиол байна. Тэнгүүд тэр motorball гэдэг idea бол одоо үед үнэхээр хоцрогдчихж байгаа байхгүй юу? Тий. Нэгдүгээр сонин idea, хоёрдугаар хангалттай тийм ирээдүйн шиг биш те тийм дистопийн ч биш жоохон тийм уйдгартай гэх юм уу да. Тэгэнгүүт тэрийг өөрчлөх гэж хичээж байснаас нэг мөсөн full on шууд байгаагаар усан дээр гээд хийцэн байгаа байхгүй юу? Тэгээ надад бол тэр нь таалагдсан. Нэг мөсөн. Тий, нэг мөсөн тэгсэн байгаа зүгээр яг нөгөө бид нэр одоо манга ч юм аниме үзэж өссөн болохоор тэгээ тэр нь бол яг гайгүй тусч байгаа. Яг л тэр одоо Motorball ч юм уу тиймэрхүү одоо tournament тэмцээн гэдэг юм манга ч юм уу анимеийн гол нэг хэсгүүд нэг угаасаа нэг үү. Тэр ертөнцтэйгөө байнга холбогддог. Тэр ертөнц нь маш том зүйлүүдийнх нь нэг. Тэгээд яг канон дээр тэгж харахад бол яг эхэндээ надад жоохон сонир санагс нэг тийм нэг сонир яг канонаас нэг одоо бүхэл том ертөнцийн хамгийн том зүйл нь тэр тэмцээн байгаа гэхэлэр сонир санагдчихлаа юм л да. Гэхдээ яг дараа нь бодоод ахад бол яалчгүй аниме ч юм уу манга уншсан. Тэгээд тэрний зүгээр одоо нэг хэсгийн тийм байдаг. Тэгээд шууд тэрийг ингээд хийдгээр нь хийцэн болохоор тэгээд заа надад бол тэгээд яг байл гэсэн. Тийм тэгээд киноны одоо дөрвөд асуудалтай үйл явдал зохиол айгүй олон юм асуудал гэдэг хамгийн том ерөөсөө асуудал нь бол энийг ингээд бүгдийг ингээд бадж байгаа. Базаад одоо дээгүүр нь давж байгаа том асуудал нь скрипт киноны зохиол кино зохиол. Одоо кино зохиол нь өөрөө маш inconsistent буюу тогтворгүй. Ойлгомжгүй. Дөрүүдийн шийдвэрүүд маш ойлгомжгүй, дөрүүдийн үйлдэлүүд ойлгомжгүй, дөрүүдийн үйл сэтгэл зүг бас ойлгомжгүй. Одоо тэр Алита сүлд тэр Гровишкаг алгадчихлоо. За спойлдчихлаа. Гэхдээ баг тодорхой. Нэг хэсгээр хараал хэлдэж штэ гинт. PG-13 кино гэхэд бол яг нэг ганц хоёр хараалыг бол багтаадаг л да. Guardians of the Galaxy дээр чинь We're the Guardians of the Galaxy bitch. You said it yourself bitch гэдэг. Тэр шиг энэ дээр яг нэг амар том хараал багтсан байгаа. Алита хэлдэг. Тэр надад амар Aquaman юм санагдсан. Яагаад тэгэхээр ойр орчинд нь Алита тийм юм сурахтай, тийм хараал хэлэх ч юм уу, тийм ууртай те ингээд за би яг тэгж хийсэн үг санахгүй. Гэхдээ fuck you гэдэг шиг те. Тэгэхээр нөхцөл сураагүй байхгүй тийм юм. Тэр дүрийг нөхцөл ойр орчин тийм юм байгаагүй. Тэмүүд яагаад гинт тэр хэсгээр гинт тэгэхээр болчихгүй гэдэг амар ойлгомжгүй. Яг хуучнаас сансан гэдэг нь хангалтгүй. Яагаад тэгэхээр хуучнаа бүр санаа сэтгэлзүүд нөлөөлөхөөр санаагүй зүгээр үйл явдлууд сансан. Тэнгүү тэр ч гэсэн ингээд жижиг юм шиг мөртлөө яг юм дээр киноны хувьд амар том юм байгаа байхгүй. Тэ. Тэр бол одоо амар тэнэг санагдсан. Тэгээд дээрс Aquaman шиг тийм том corny moment амар их одоо тэр Hugo-г авардаг, тэр хараал хилдэг, тэр том акшнууд, тэгэл Алита яг нэг нь айгуу гоё байсан. Юу гэхээр нөгөө бааранд
бага Hunter Warrior гэдэг нөгөө нэг ингээд уриалах гад амар epic юм ярьдаг. Тэр амар corny байдаг шүү дээ. Тэрийг кинонд дээр сериосны биш. Жигнэсээ corny гэж хүлээж авдаг. Тэр надаа. Тэр амар шүү. Бүгд энэ шоолоод инээлдэг. Тэр ертөнцийн үгүй тэр яг тухайн болж байгаа нөхцөлдөө амар тохирсон байхгүй. Тийм. Угаасаа тэг манаагаар угаасаа тэгээд яг хүүхэд шиг тийм уриалж байгаа дээрс нь бас ингээд балер өдөөд байгаа байхгүй балергаа. Тэгээ corny байж болж байгаа тэр нь бол нэг асуудал болж байна шүү дээ. Тэрийг дээрс нь corny гэж хүлээж авдаг. Тэгээ дөрүүд нүгтлээ инээлдэг. Тэгээд зарим нэг тийм дээр ингээд киноны гол дүр нэг үйлхэнгүүд бусад хүмүүс нь шоолж инээдэг хэсэг дөрүүд тэр нэг тийм тэнэг байдаг шүү дээ. Тэр бол тэнэг биш амар фан. Тийм. Тэр бол айгүй болж үзсэн. Тэгээ ер нь хамгийн их corny cringy хэсгүүд бол яалчгүй тэр гол дүрийн залуугийн дүр ёо. Тийм. Ихэнхдээ дандаа тэр үнтэй холбоотой тийм. Яг нэг тиймэрхүү юмнууд яг хөө тэгээд энэ кино ингээд нийт нь аваад үзэх юм бол яг хөө тэгэж ингээд шил сонгоол ингээд муулах юмнууд их байгаа л да. Жижиг сажиг юмнууд бол байгаа. Гэхдээ яг хөө тэр бүгдийн дуурдууд дээр. Тэгээд дээрээс нь би яг ингээд нэг топикуудаа дуусгах чиг дуусгах чадах юм өргөжлүүлээ. Тэгээд байж л та. Тэгээд киноны бас нэг амар том асуудлууд энийг юм цаашаа нар Nova гэд 2 дахь анги 2 дугаар анги 3 дугаар анги тэгээд дараагийн ангиудын эсрэг дүүрийн суур тавиад байгаа нь амар ядаргаатай байсан. Зөвхөн эсрэг дүр гэлтгүй дараагийн ангийн зохиолын суурийг амар их тавьсан юм кино бол тэр надад айгүй их ядаргаатай байсан. Байж байгаа л Nova гэж яг хуу суурийг тавьж болно. Тэгэхээр бүр ингээд кинонд нь нөлөөлөдсөн киноныхон зохиолд. Одоо тэр Vector ярьсан шүү дээ. Vector байна дүр байна. Тэгээд тэр Nova гэж байн гэж байгаа. Nova өөрт нь холбоотой. Тэр Nova өөрөө алах хэрэгтэй байсан гэлдэг жаа. Гэхдээ тэр Mars энэ хоёрын хооронд дайн ямар учиртай байсан тэр нь бүр ойлгомжгүй. Тэгээд тэр Christoph Waltz-ын дүр мэдж ийн гэдэг байгаа шүү дээ. Мань хүний ямар учиртай war тэрийг юусоо тайлбарлаагүй. Яг хуу сүүлд нь тэр armor-ыг тайлбарсан. Гэхдээ яг ямар учиртай дайн болсон. Яг юу болсон тэрийг ярахтай байсан болоо гэж бодчих. Тэгэх юм бол тэр Nova гэдэг дүр нь те. Тэгэх юм бол тэр 300 жилийн өмнө болсон дайн ч юм уу те. Тодорхой хэмжээгээр ингээ энэ бүрт нөлөөлөх хэрэгтэй байсан гэж бодчих. Тэгээ уул нь одоо энэ хиний дүр бол Алитагийн дур 300 гаруй настай те ингээд ийм амар түүхтэй дүр болж байгаа. Хэрвээ тэрийг ухаарч чадах юм бол түүхээс эргэж чадах юм бол маш их юмыг ойлгоод амар одоо үеийн нөхцөл байдалд их нөлөөлөхөөр байдаг ч юм уу те. Тиймэрхүү байдал айгүй их байсан. Тэгээд тэр дэйт одоо тэр дээр юун дээр байгаа ертөнц байгаа шүү дээ. Одоо хот агаар дээр байгаа хот. Тэр нь болохоор Залам. Тэр Заламгийн одоо юугийнхэн суурийг бас ерөөсөө тавиагүй. Тэр нь ерөөсөө ингээд ID байхгүй. Үдж байгаа хүмүүс тэр нь ингээд яагаад хүмүүс өөх гээд байгаа юм. Тэгээ тийшээгээ явахын төлөө өөх гээд байгаа. Тэг чинь юу яг уу амьдрал дээр л гээд байгаа. Тэгээ доотлол нь болохоор ингээд гимт хэрэг их мэхтэй хүнд гээд байгаа. Гэхдээ хангалттай ID өгөх. Одоо чинь Elysium нэг сан кино биш. Гэхдээ Elysium дээр хүртэл амар сайн ID өгдөн шүү дээ. Яагаад тэр Elysium дэлхийн хоёр дээр амьдрал тэгс ондоо байгаад байгааг маш сайн айдиа өгдөө шүү дээ. Энэ дөр жишээ нь хин Jennifer Connelly-гийн дүр болол тэнцэнээс хөөгдсөн байдэн шүү дээ. Хин хоёр Christoph Waltz. Тэгэхэд миний бодлоор бол чинь Jennifer Connelly-гийн дүр киноны дундуур бүр нэлээд чухал эсрэг дүр байгаад тэнцэнээс хөөгддөг ч юм уу. Тэнцээг нь харуулаад тэр ертөнцийг нь харуулаад киноны дундуур тэнцэнээс хөөгддөг ч юм уу те. Тэгээд амар desperate буцахын тулд гарч байгаа шийдвэрээ гаргадаг. Тэгж жагаад Christoph Waltz-ийн дүртэйгээ тааралдаг ч юм уу дахиад. Тэгээд өмнө нь салцсан байсан те хүүхдээсээ болоо. Тэгсэн бол сэтгэл зүйн хувьд илүү emotional punchтай, илүү ач холбогдох боломжтой дөрүүдтэй тий. Тэгээд дээрээс тэр үед Christoph Waltz-ийн дүр за энэ одоо сүүлдээ бүр spoiler territory болоо авчлаа гэж бодчих. Жон пауз авч байгаа тий. Christoph Waltz-ийн дүр одоо Alita гэдэг нэрийг өгч байгаа шалтгаан нь хүртэл илүү даацтай байсан болов. Ерөнхийдөө тиймэрхүү шийдлүүд байсан бол илүү зүгээр байсан баг. Тэр Salem гэдэг энэ тэр шалтгаантай тий. Тэр Salem нь бас одоо тэр Jennifer Connelly гартаа тэр Nova-гийн дүр дурддаг ч юм уу. Тинчний илүү ингээд даацтай ач холбогдолтой дүр шүү гэдэг юм. Тэгвэл бид нар харахад зүгээр л сайдтай байхгүй. Харин тий. За тэгээ спойлер нэгэнт ярьсан юм чинь төсөлд Эдвард Нортон орж ирсэн. Тэр ямар санагдсан? Тэр надад амар сонирхолтой байсан. Үнэлээ окей, ямар сони өөр харагдчихлээ. Хамгийн ихдээ Christoph Waltz гэж юм. Хамгийн ихдээ танихгүйсэн бохгүй. Тэр угаасаа нэг мейкаптай байсан шүү дээ. Ирүү мөрөө нөөр. Тэгээд юм нүдний шилтэж юм шиг. Би бүр дараа нэгээд нэгээс гарсан. Хин химэлээ гэж нэг гинт бодсон. Тэр бол яг албаар л байсан л да нөгөө нэг тийм. Угаасаа тэрхүү мейкапын нүр хувиргалт хийсэн. Тэгээд шилийн яваа Эдвард Нортон бол яг нүдээр нь таньж болохоор байсан. Гэтэ тэр бас нэг момент юу гэхээр ингээ үдчихснэг таниаг баг. Эдвард Нортоныг нээгт тэгж шууд харангуудаа таних хүмүүс бол
Биш танихгүй хүмүүс бол нэг анзааргүй шилээ амтна. Окей. Окей л гэж бодсох. Тийм тэгж бодсон. Эдвард Нортон байсан. Тэгээд яг хөө сонирхолтой л анги. Тэгээд одоо ганц юм. Угаасаа өмнө нь мэддэггүй байсан байл шүү дээ. Тийм ерөөс uncredited байж. За одоо ганц юм нь юу вэ гэхээр дараагийн ангиж хийгдэхүү гэдэг асуудал байна. Тийм. Хийгдэхэд яахын тулд юу вэ гэхээр эн чинь одоо ингээд 170 сая доллараар project бүтсэн. Тэгээ маркетинг тооцохгүйгээр тэгээ маркетинг тооцсон чинь 250 60 сая доллар чинь. Дор хаяж worldwide дэлхийд даяар 700 600 за 700 гаруй сая доллар олж иж юугаар баланс нь тэгжээж баланс нь өгчээж юугаар хийх болно. Дараагийн анги. Ерөнхийдөө за Джеймс Кэмерон хүчлээд за хийчихээ гэхгүй бол тэгээ баг хүчилчилж байх л та. За хийлээ гэхэд хүмүүс үзэхгүй гэдэг байна. Тийм. Яг тэр энэ анги юм сул байсан учраас. Гэтэ таалагдсан байгальтай нөө visual action гоё. Гэтэ тэрүүгээрээ бас аваа авчиж магадгүй юм. Гэтэ тэрийг улам сайжруулах. Гэтэ давуу тал байгаа. Хойлоо нөө спойлер ярьсан шүү дээ. Давуу тал юу гэхээр 20 дугаар анги тэр нөгөө балаа хийгүү гэдэг дүр гарахгүй. Тийм те. Гарахгүй байх үгцэн юм чинь. Гарахгүй байгаасаа. Би гэхдээ нөө нэг review дээр манга нэлээ яриа гэж үзсэн. Гэхдээ би манга уншааг айгу удацсан байна. Тэгээ ер нь бол 9 одоо хэсэгтэй chapterтай манга байдаг. Яг үндсэн манга гам өгөө. Тэгээд тэрний бодлол яг энэ кино бол нэг 4 орчим юуг нь chapter-ыг нь ерөөхдөө яг гаргасан. Ерөөхдөө 3 4-ийг нь би бол тгий санаж байна. Тэгээд цаашаа үргэлжлэх гой сторон зөндөө байгаа. Тэгээд тийм болохоор яг үзмээр байна. Гэхдээ яг саяны шиг ийм зохиолын асуудалтай ч юм уу те сул байдалтай дэндүү зарим нэг юм хэтрүүлэхтэй те ийм байх юм бол бас жоохон дими байх гэж бодож байна. Гэхдээ яг би хувьдаа бол үзхийг хүсэж байна. Яг тэгэхээр энэ зохиолыг нь бол ядаж дуусгаасаа гэж бодож байна. Тэгээ нэгэн л энэ кинон дээр ийм их суур тавиад хийцэн юм чинь тэгээд тэрийг яг энэ киног яг нэг сайлгах юм надад болохоор одоо аниме кинонууд те аниме кинонууд ингэж баар гарч байгаа тэр дундаа бас дайггүй бас тийм муу бол биш үү дайггүй аниме ингээд adaptation одоо ингээд дэлгэцлүү болсон тийм сэтгэлээд хийсэн ялцч байгаа. Тэгээд яагаад гэхээр одоо хэрвээ аниме ингээд дэлгэцлүү буулах юм бол яг нэг имхүүл юм байхараа байхгүй юу те Marvel ч юм уу те тэгээд яг тэр ертөнцийн нэг имхүү. Тэгээд яг visual 8 гоё тэгээд дөрүүд нэг имэрхүү гэл тэгээд дээрээс нь аниме ч юм уу мангануудын визуал нь бол тэгж таардаг. Тэгээ гол юмнууд нь ихтэй дандаа философикал асуултууд үүдэн шүү дээ. Асуулт сэдвүүд байдаг. Тэднийг дэндүү хүнд ингээд Холливуудын кино болгож хөндөх гэхээр угаасаа нөгөө яриад секси айдиа биш. Олон үзэгч татах боломж бага болдог ч юм уу. Тэгэхээр тэрийг хөнгөлдөг. Одоо чинь би бол Ghost in the Shell амар дуртай. Яг Scarlett Johansson тоглосон Robert Sanders найруулсан. Би бол амар дуртай. Би бол үнэхээр хангалттай сайн одоо сэдвүүлж авч чадсан кино гэж боддог байхгүй яг хүмүүс нэг тэгж хүрээгүй гэж магадгүй надад бол тэгж санагдав. Тэгэхээр алидаа бол надад тэгж санагдаж байна. Хангалттай бай сайн байсан гэж санагдаж байна. Асуудал зөндөө байгаа мөртлөө хангалттай сайн байсан надад санагдаад байгаа байхгүй. Хангалттай анимег дэлгэвчлөө болгосон кино. Би бол тэгж л харж байгаа. Тэгээ дээрээс нь миний яг гаммугийн хувьд бол надад хангалттай сайн адапт хийсэн санагдаад байгаа байхгүй. Тэгээ зүгээр 20 дугаар анги дээр сайжруулаасаа л гэж хүсэж байна. Би энэсээ сайжруулсан болдог гэдэг чинь нэгэн аватарыг одоо чинь ингээ 9 оноос хойш одоо ингээ байж байгаад 2 дугаар анги одоо 21 он гарч шүү дээ 11 жилийн дараа 12 жилийн дараа гарч чинь тий. Тэнгүүд би бодод нэг юмсан алитаг хоёрыг өөрөө хийвэл яасан юм бол. Яг нь жүжигчдэн зарим нэг хөшөөж магадгүй. Гэхдээ Конлигийн дүр байхгүй болсон, Хоршлайлигийн дүр байхгүй болсон. Тэгээ Кристофер Волц хөшөөж юу шалах вэ? Тэгээ гайгүй шүү дээ. Тэгээ залуу жүжигчдэн Роса Саласаар энэ төр хөшөрөхгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэнгүүд би бодон зүгээр аватарыг дуусгаж яажвүлээ. Бүр 27 8 9 он. Яагаад болохгүй гэж. Тийм болохгүй ч юм байхгүй. Тэр график нь бүр утгаа алдсан. Тийм утгаа алдсан шүү дээ. Тэгээ би бод зүгээр аватар 25 онд дуусчихсан. 4 5 дээр. Тэгвэл би бодчих. Зүгээр өөрөө хөгжүүлж байгаад Роберт Родригес интерьер биш. Зүгээр өөрөө үнэхээр хөгжүүлж байгаад 10 юу гэдэг 27 молоо 8 онд тэгээ хийчихвэл яа гэм бол гэж байна. Би бол хүлээх санаа юу бас тийм угаасаа ч тэгээ би 2 дугаар ангийн нэг хүлээсэн. Тэр үед угаасаа Disney болчихно. Fox. Тийм. Тэгээд яг хуу тэгээд тухайн үед нь тэгээ болох үстэй. 2 дугаар анги гэхдээ одоо яг хийх үгүй юу гэдэг дээр нэлээд яригдах бах. Тэгээд яг хуу тэгээ яалчгүй тэгээд 2 дугаар ангийн гаргана гэдэг нөгөө франчайз болохгүй л нэг ингээд 1 дугаар анги ингэдэг
нэг юм одоо 2 дугаар ангид байгаа шүү 3 дугаар ангид байгаа шүү гэдэг нэг ийм юмудаа бас болчулаа амар юм. Тэг яг ядаргаад хоёрыг хийн гэдэг confirm хийсэн л байгаа л да. Хийн гэдгээ бол confirm хийсэн. Угаасаа Edward Norton орж ирээ тий. Гэтэ нөгөө нэг Screen Junkies дан яриад байдаг шүү дээ. Ер нь олон критик ярьдаг л да. Нэг кино явж байгаа л тэр киногоо сайн хийчих. Харин тий. Яг ингээд цаашин setup хийгээд байдаг амар асуудалтай. Одоо тэр Batman vs Superman Dawn of Justice-ийн асуудал тэгж шүү дээ. Бүр ингээд цаашаа setup хийгээд байдаг те ингээл бүүн асуудал тэр нөгөө юу юм одоо тэр Thor Dark World-ийн асуудал тэр Age of Ultron-ийн асуудал тэр те ингээл setup хийгээл те ингээл Thanos гээ setup хийгээл Infinity War гээ setup хийгээл Justice League гээ setup хийгээл те тэрийг зүгээр л нэг сайн кино хийж хэрэгтэй байхгүй. Тэр сайн байгаа явчих юм бол тэрийг гоё үргэлжлүүлээ цааш. Одоо шин Ragnarok яг Infinity War морга юм нөлөөлсөн л дээ. Тийм байгааг бол Ragnarok-оор үргэлжлүүлээд амар гоё үргэлж хийж болохоор. Тэр Korgor бүтэн TV шоу хийж байгаа. Яа тэр чин тэгж бодож хийгээгүй зүгээр сайн кино хийж учраас гэж. Одоо шин Civil War биш уучлаарай. Winter Soldier гэдэг амар мундаг кино. Цаашаа setup хийгээгүй. Зүгээр эхлэл өрнөл төгсгөлтэй хангалттай сайн кино. Тэнгүүд тэр нь цаашаа ертөнцтэй амар сайн нөлөөлж байгаа. Тийм. Сайн кино зүгээр л хийж хэрэгтэй хамгийн гол нь эхлээд. Aquaman хүртэл тийм байхгүй юу? За амар сайн кино биш гэхдээ хангалттай сайн суурь тавьсан. Тийм. Одоо тэрүүгээрээ ингээд заавал DC мисигээ дашаалахгүй зүгээр үргэлжлэхэд айгуу гоё болчих жоохоо. Ер нь тэгэхээр юу гэхээр амар сайн биш юм зүгээр ядаж ертөнцөө нэг ингээд эхлэл төгсгөл өрнөлтөө ингээд тавьчих хэрэгтэй. Тийм. Aquaman хүртэл тийм байгаа байхгүй тийм. Тэгэхээр Алита бол заавалчгүй 2 дугаар ангид гарах ингээд тэрийгээ ингээд setup ингээд тэрийгээ суурин тавих гад ингээд ингээд нэг кино үзэж байгаа биш. Зөв нэг кино үзэж байгаа биш. Киноны эхлэлийг үзэж байгаа танилцуулгыг үзэж байгаа юм шиг. Одоо яг хоёр дээр нь л гол юм болох юм шиг. Тий. Тэгээ энэ ингээд эхлэлийг бид нар прологыг үзээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Номны пролог уншдаг шүү дээ. Тэгээ номыг нь биш номны прологыг нь уншиж байгаа юм шиг. Айгу ядаргаатай. Нөгөө нэг киноны өмнө prelude comic гардаг шүү дээ. Тэр шиг. Тэгэхээр тэр зөвхөн prologue дотор байгаа ингээд дөрүүд нэг чухал биш болчиход байгаа байхгүй одоо тэр Mahershala Ali. Тэгээ энэ дэр одоо их дүрмөгөөс өгöd. Тэг өгöd дуусна тэгээд угаасаа ингээд whatever гэж байгаа. Тэгээд тэр одоо no one тэгээд ямар юу ах юм байна мэдэхгүй. За тэгээд ерөнхий сэтгэлийн хувьд бол тийм байна. Нэг мартсан юм бол байхгүй. Жохон замбраагүй байсан байж магадгүй. Жохон урт байсан байж магадгүй. Тэгээд дараагийн кино review дээр уулзцгаа одоо. Дараагийн кино review бол Оскартай холбоотой кино байх бах гэж бодож байна. Тэгээд дээрэс нь одоо Оскар төгч ийн хэдүүлээ Оскарын подкастууд одоо гараад явж байгаа нэлээд сериусны болж эхэлнэ. Сериусны жоохтой ерөөхдөө нэлээд мэдээлэлтэй явж байгаа. Манай бусад кино review-ийг бас үзээрэй. Подкастуудыг сонсоорой. Instagram дээр @datco гэдэг дагаараа comment хэм гэдэг үлээ. Тэгээд зүгээр datco. Тий, тэгээд юу болохоор миний Instagram болохоор Rusty Ryan 7 гэдээ байгаа дагцгаагаараа дараагийн кино review маань бол Оскартай өдөр орох юм байна. Ерөөсөө яг Оскартай өдөр орж таарах юм байна шүү дээ манай дараагийн review. Тэгэхээр Оскар болцсон байх нь байна. Тэгээд дараагийн Оскартай өдрийн кино review-оор уулзцгаая. Баяртай.